Монгол уламжлалт анх дугаар тэмцээн өнгөрсөн 7 хоногт хар өрөм суманд болж өнгөрлөө. Монголчууд үнэн нааддаг, найраагүй нааддаг, чин сэтгэлээсээ нааддаг, наадмыг хүсэж ирсэн. Тэгвэл энэ тэмцээнийг Баяр наадмын хуульд нэмэлтээр оруулаад үргэлжлүүлэн уламжлалт болгон зохиоход болохгүй юм алга. Өнөөгийн спорт наадамд газар авсан бүдлээн, найраа, тохиролцоо энэ төрөлд огт боломжгүй гэдг нь тодорхой харагдсан. Нэг хүн 3 төрлөөр зэрэг чансаа сорж байгаа тохиолдолд хуурамч амжилт, залим их, өвчлөх орон зай байхгүй юм байна лээ. Монгол хүний цуснд бүх барилдах, морь унах, ном сум харуулах чадвар төрөлхийн шингэсэн байдаг. Чухам энэ л төрмөл авьяас шандс дайчин чанараараа монголчууд 13 дугаар зуунд дэлхийн талыг эзлэж явсан гэдэгтээ өнөөдөр маргах хүнгүй. Анх Амгаланбаатар гишүүн санаачиж тухайн үедээ зарим хүний эсэргүүцэлтэй тулгарч байсан. Гол шүүмжлэн насанд хүрсэн эр хүн морь унаад 10 км цаг туулан давхиж чадахгүй гэдэгт байв. 10 км-оос овоо хол юм байна шүү. Миний морь бас сайхан явж ирлээ. Тэгээд бас хүүхэд нас санагдаад гоё байна. Ам хамрдуу шороо ороод бас 20 жилийн дараа хурдан морь унж 10 км-аас уурлаа. Тэгээд сайхан байна уу? Эцэст нь хэлэхэд дээрх тэмцээн хууль сахиулах байгууллагуудаас гарсан 10 хүнтэй 10 багийн хооронд болсон. Төрүүлсэн багийг 80 сая төгрөгөөр байлж байна лээ. Нэмж хэлэхэд цэвэр хувь хүмүүсийн оролцоотой шагналын санг бүрдүүлсэн байсан. Улсын төсвөөс нэгч төгрөг гаргаагүй гэсэн.